Жанчигдэгчлэн хийд нүтэй. Жанчигдэгчлэн хийдээс санаачлан зохион байгуулж буй 16-аас 19-р зууны Монголын уран барилга, уран баримл, зээгт наамал буюу торгон зураг, уран зураг гэсэн дөрвөн сэдвт баримтат нэвтрүүлэг маань үүгээр эхэлж байна. За 16-аас 19-р зууны энэ Монголын урлаг соёл бол яах аргагүй ингээд Бурхны шашинтай шууд нэгт холбоотой байна. Уран зураг, уран баримл, уран хатгамал буюу торгон зураг, лам хуургуудын хувцас 1200 орчим сүм хийдээс үлдсэн нэг 10 гаруйхан цөөхөн сүм хийдүүд үлдсэн нь бол 16-аас 19-р зуунд хийгдсэн Монголд үлдсэн одоо гайхамшигтай урлалууд бол энд хадгалагдж үлдсэн байна. Тийм ч учраас одоо бид бүгд одоо өөрсдийн чадах чинээгээр өөрсдийнхөө одоо боломж нөөцийг ашиглан эдгээр баримтат цуврал нэвтрүүлгүүдийг хийлээ. Өнөөдөр бол уран барилга буюу Монголын 16-аас 19-р зуунд бүтээгдсэн сүм хийдүүдийн талаар нэвтрүүлгийг одоо бэлтгэж эрхлэн гаргаж байна. Эрдэнэ 100 хийд. Монгол нутагт шашин 3 удаа дэлгэрсэн байдаг. Түүний сүүлийн дэлгэрэлт буюу 3 дугаар дэлгэрэлт Өндөргийн зан озрын үеийн одоо түүхэн дэлгэрэлтийн хамгийн эхний сүм хийд бол одоо цогт Эрдэнэ 100 хийд байна. Эрдэнэ 100 хийд бол хот байгуулалтын журмаар хийгдсэн цорын ганц сүм хийд байна. Дөрвөн тишээгээ хаалгатай, тойроод 108 одоо суврагтай, дотроо бол одоо 60 гаруй сүм хийдүүдтэй байсан байна. За ер нь бол 100 гэдэг маань одоо Бурхан багшигаа хэлээд байгаа. Тэгэхээр Бурхан багшийн одоо эдэр залуу үе, дунд үе, ахмиг настай үе гэсэн ийм 3 насны 300-гийн дугуй байгаа. Тэгэхээр бол эхлээд бол одоо анх байгуулахдаа голын 100 буюу одоо эдэр залуу сайхан үеийнх нь одоо төрслөмжийг агуулсан сүмийг байгуулсан болвол дараа нь бол баруун зүүн 100 буюу дунд нас, ахмиг насыг илэрхийлсэн ийм сайхан сүм хийдүүдийг байгуулснаас гадна Навтай-сан хаан Гомбод оржийн хөх сүм хийд, хурлын дугуйн гэх мэтлэн сүм хийдүүд бол одоо үлдсэн байна. Навтай-сан хааны хөх сүм, за хурлын дугуйн гэх мэтлэн цөөхөн хэдэн сүм хийд үлдсэн боловч гадуур нь байгаа 108 суврагтай, 4 тишээгээ харсан 4 хаалгатай уламжлалт тэр хот байгуулалтыг төлөвлөсөн энэ сайхан уламжлал маань хадгалагдж үлдсэн одоо монголчууд бид бүгдийн бахархал юм да. Тус хийдэг байгуулснаар Монголд Бурхны шашин дэлгэрч хөгжих үүд галга нээгдсэн төдийгүй дорн дахны соёл шинжилх ухааны нэгэн төв болж хөгжсөн юм. Тухайн үед Эрдэнэ 100 хийд 1000 лам хуврагтай байсан гэдэг. Түшээд хааны дээд өв Навтай-сан хааны хөх сүм, Далай ламын сүм зэрэг 20 дугаар зуун хүртэл 65 сүм барьж шашны 6 аймаг Жүдэр, Санид, Лавэрэн, Даш Чойнхорлон, Дуйнхор, Дэваажин, Мамб зэрэг сургалт судалгааны датсан буюу номын хүрээлэнгүүдийг шатралтайгаар байгуулжээ. Эрдэнэ 100 хийд нь 16-аас 20 дугаар зуун хүртэл оршин тогтнохдон 2 удаагийн их өвдгөлд хүчтэй өртсөн юм. Сүм дуган хэрэм сувргуудыг дархан Манчшуур гэдэг хүний удирдлагадор 1500-аад Монгол гар урчууд бүтээн босгожээ. Эрдэнэ 100 хийд эдүгээ 18 сүм дуган үлдсэн. Гадуураа 108 сувраг үхий 400 гүржихэн 400 м хэмжээтэй хэрэмэн хамтай дөрвөн талдаа асар хаалгатай хүрээ байрлал бүхий Монголын уламжилт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд юм.
баруун хүрээ буюу Шанхын хийд. одоогийн Өвөрөнгө аймгийн Бүрдсүмийн нутаг Ширээцагаан нуур гэдэг газар Шанхын баруун хүрээ бол анх 1647 онд Өндөргийн зан базар анх үүсгэж орлуулсан ийм газар. Манай хийд тухайн үед байгуулагдах болсон нөхцөл шалтгаан монголчуудын ийм нэгдэл дотоод энэ нягтралыг бий болгох тэгээд оюунлаг сэтгэлгээний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх энэ зорилгын үндсэн дээр Монголын язгууртан сурвалжтангууд ард түмэн нэгдэж энэ бурхны яшныг бол судлахын зан үйлийг голчилж хөгжүүлж ингэж ирсэн. Автасаа хаан бол Эрдэнэ зүйдийг байгуулсан байгаа шүү дээ. Тэр үед бол сайхан шүтэн сүмэдүүдийг байгуулад хурал номын зан үйл байгаагүй юм байна. Бурхны шашны энэ гайхамшигт дотоод оюун ухааны энэ сайхан сан хөмөргийг бол их судлах тийм боломж нь нэгдэг байсан юм байна. Үүнээс хойш Өндөргийн зан базар Шанхын баруун хүрээгээ анх байгуулад тэгээд эндээс хойш бол Монголын томоохон олон сайхан хийдүүд бүтээн байгуулсан. Ер нь бол Өндөргийн 7 хүрээ байгуулсан гэдгийн хамгийн ууг нь энэ баруун хүрээ болох ийм түүхтэй. Шанхын баруун хүрээ анх байгуулагдсанаас хойш 100 орчим жилийн дотор 4 удаа нүүдэлсэн байдгийг. Хамгийн сүүлд 1700-аад оны дунд үед өнөөдрийн Өвөр хангай аймгийн хар хорин сум Шанхог Сайхан булгийн дэнж гэдэг газарт нүүдлэн ирснээс хойш дахиж нүгээгүй байдаг. 7 татсантай 4 аймагт хуваагддаг энэ шашин номын томоохон түүл байсан байдаг юм л та. Тухайн үеийн монголчууд бол юу гэж үздэг байсан гэхээр бол энэ бол манай Алтан уургийн голомтоо хаан сурвалжтангуудын жилд хар сүлдэн дахих тэрэгээрээ бол өөрсдийн засал бүрмээ хийлэгдэг ийм байсан байдаг. Тэгэхээр энэ Алтан уург гэдэг бол Чингис хааны яг удам ухсааг л хэлж байгаа шүү дээ. Шанхын хийдэд Өндөргийн зан базар Чингис хааны дотоод хар сүлд болон Монголын сурвалжаа түүхэн үеийн бичиг баримтуудыг авсарган хадгалуулснаас гадна өөрийн анхлан голомт үүсгэсэн хүрээ хийдэ сайн сахиж яваарай гэж шавь нартаа захиж үлдээжээ. Чингис хааны хар сүлдний өргөөгөрт Монголын төрд гавьяа байгуулсан эртний үеийн жанжид улс төрийн зүтгэлтэн эрдэмтэн мэрэгдүүдийн хэрэглэж байсан хов тусганараас гадна түүхийн сурвалжит бичгүүдийг сүм хийдтэн залж голомтонд он сахиулж хадгалаад хэрвээ ямар нэгэн байдлаар төр уймих дайн самун гарахаас тэдгэрийг маш богино хугацаанд зөөж тээвэрлэн аюулгүй газарт хүргэх унаа хөсгийг бэлэн байдалд байлгадаг байсан гэж өвгдийн ам тамдсан яриа байдаг. Өндөргийн зан базар баруун хүрээ хийдийн шашны эзнэр заларч олон жил бурхны шашин сүсэгтэн улны төлөө буян тусыг бүтээсээр насан өндөр болохоос өмнө Түшээд хан Ванжил дөржин хөвгөн Пунцэг равдан ноён лам хэмээн өргөмжлөн баруун хүрээний тэргүүнээр залжээ. Тэр цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор баруун хүрээ хэмээн нэрлэх болсон юм.
Энэ нь бас шанх уулын өвөр талд байрших болсноор шанхын хүрээ гэж хожим нь нэрлэгдэжээ. Тэнхүү баруун хүрээ нь их эзэн Чингис хааны Алтан ургийн угсааныхан Түшээд хааны хошууны шүтлэг бишрэлийн гол хийд байж иржээ. Шанхын баруун хүрээ хийдэд үе үлрэн залгамжилж залсан ноён ламууд нь Чингис хааны Алтан ургаас тодорч байсан зэрэгээс үцгэд Монголын төр шашны олон зууны үе үеийн түүхтэй салшгүй холбоотой. Тиймээс ч Чингис хааны хар цагаан сүлдийг залж тахидаг сүлдний өргөө хойд бурхны хэмээх эрхэм шүтээний цогцлборд байрладаг байжээ. Гурван сумын 2 аймгийн залгаа. Энэ дээрээс 5 сум 5 аймгийн нутаг харагддаг. Баянгар, Аранга, Өвөрханга, Буулган, Төв аймаг гэж. Нааднаас хөлнөө тасархаа яг зорьсон хүн ирдэг. Байгальд маш их бартаанд байдаг. Тэрүүгээрээ л бусдаас ялгамжаатай орон гэдэг нь. Халахын тэр үеийн хаадууд Өндөргийн зан нузарт нямбны сүм хийд барьж өгье гэхэд Өндөргийн миний нямб хийх газар бэлэн байгаа гэд 1653 онд 19 наснда Шивэт улаан уул хэмээх газар ирж Төхөн хийдийн шавыг анх тавьсан түүхтэй. Өндөргийн энэхүү хийдтэй одоо цагийн гайхамшиг болсон бурхтын тгээс гадна олон сайхан ном зохиолоо төөрөвсөн байдаг. Нутгийн ард түмний ярен дондор Өндөргийн зориулж асар тэнгэр лусын хааднаар энэ чулуугийн өрмөж чулууд нэрийг өрсөн гэж. Нутгийн ард түмний ярен аман ярианд л байдгийг. Одоо Жагар Баадан байгуу гэдэг энэ зүйлийн илгэн том хатан цохианы илгэн дээр самаагаа байгаа шүү дээ. Одоо заримдаа тэндээ бяцлаглаа хийж идэг гэж зарим нэг хүн яриад идэв шүү дээ. Тэгэхээр бол энэ нэлээд эртнээс бяцлаглалын газар байсан баг. Өндөргөөнд нэг бүтээлгээд маш их сэтгэлийн хүчийг олсон, маш ид шидэг олсон хүн байхгүй. Тэрнээс зөвхөн л би ийм их шидэг олсон гэдгээл тэр гიშгэж үзүүлсэн гэдэг. Хэрвээ сэтгэлдээ эзэмч бүрэн эзэмч чадсан ямар байдгийг л үзүүлэх гэж үзүүлсэн гэдэг. Цаана намын шинжич намын хааны 5 настай бойдгны мөр байгаа шүү дээ. Луусын мөр байгаа. Бүнжил намын тэмээний мөр байгаа. Өндөрийн нэмэрийг гаргахтал гарцгаас ингэсэн шүү дээ. Осор гэж тосор гэж хүн байсан юм аа энд. Тэр хүний өвд гэж ярьдаг байсан. Тэр хадган гашаа байна тэр. Тэр Өндөргийн нэ марны ямад холбоотой мод. Хоёр хуш. Өндөргөө мараа идэг байсан. Өндөргөөс хойш Эрдэнэзүгийн дээддүр ламтан, Дагвдаржал ламтан, Хурлын дуган, Тахлын сүм, Лаврын дуган, Өндөргөөний өөрөө барьж бүтээсэн
бүтээлийн сумыг ханзаг чодон болгож гадуур нь ингэж модоор барьж ханзаг чодон болгож ингэж бүтээсэн төв байдаг. Сайнны хан 8 дугаар богдод зориулж Сэмжин дуганыг бүтээсэн байдаг. Ерөнхийдөө улсуудын бүтээсэн юм төвхтэй. Төвхийн хэд нь 1937 оны хүртэл байнгын хурал номын үйл ажиллагаатай байсан. Монголын нутаг дэвсгэр дээр байсан 1250 орчим сүм хийдийг устгахад Төвхөн хэд ч гэсэн орсон байдаг. Хэдийн сүмээ шатаах тэр ташуугийн өвлжөө гэж тэр одоо өвлж байна. Тэр өвлжөөнд галан шажин дугарж исэн гэдэг. Өдгөө зөвчүүл ярьдаг. 97 оноос хойш одоо тэр Ганбаатар Түмэн Дэврэл гэдэг усуудтай яаж Кана архив тагнуул одоо тэгээд тэрүүгээр явж одоо энэ Төвхөн хэдийн зургийг олж авч ирсэн. Энэ тэр 37 онд авч ирсэн зураг. Тэгээд 2003-оос 2001 онд 37-оос өмнөх ийм л догоон сум байсан. Яг тэрүнд нөргөсөр байсан. Тэр үеийн зураг хөргөн яг ийм хэлбэртэй, ийм дүрстэй. Тэрээс нэг дуган дээр байгаа цонхны хээ хааранч яг тэрүүгээрээ. Чин сүжигт Номон хааны хийд. Өнөөдөр бол бид бүгд одоо Баян Хонгор аймгийн Галууд сум буюу хуучнаар бол Халахын Сайн Аян хаан аймаг буюу Чин сүжигт Номон хааны хийд дээр одоо хүрэлцэн эсцгээсэн байна. Баримт нотлохоогоор бол 500 орчим лам хуургууд өдөр тутамд одоо энэ цөм хийдэд маань шавлын сууж нар маань бол олон лам хуургуудад ном эрдмийг зааж сургаж энэ их сайхан уудам тал нутагт бол энэ гүн ухаан, ангаах ухаан, зурхаан ухаан, уралгын ухаан, тарны ухаан эдгээрийг бол одоо түгээн дэлгэрүүлж исэн маш том сүм хийдүүдийн нэг байсан байна. Чин сүжигт Номон хаан гэх нь
1701 оноос 1768 онд Орц цуугийн газар Эрдэнэ ном сууж ирээд галахын сайхан нутагтаа сүм хийд барья гэж газар шинжиж яваад дээд дүүрэн хэмээх урд ураа устай ардаа маттай сайхан газар дугуун сум байгуулах газ шаваан тавиад номоо уншаад хэрэг шавын зугаад нэгсэн явчих гинэ. Тэгээд хэрэг дагаад яваад байтал энэ хүрээ байгаа газар шавын авцаа тавьчихсан байна. Шав тавьсан газрыг шинжиж үзвэл Эрдэнэ батсан луу хэлбэртэй эрхэм сайн газар байна гэдгийг шинжээд лууны хөөсөн дээр зөгчин дугнаа тааруулж байгуулсан төвхтэй. Тэгээд зөгчин дугнаа байгуулчаад сантимэх газраас ганц модноос гал авч сангаан үүсгэжсэн тийм төвхтэй. Тэр ганц мод нь одоо хүртэл байгаа. Тэр лууны хөөсийг дарж байгуулсан дугн маань манай зөгчин дугн юм аа. Өндөргийн зан узрын үед түүний шав ламын гэгэний 1-р дүр лувсан данзан жансан Чингис сүжигт Номон хааны 1-р дүр Норов ширв Зай бандитын 1-р дүр лувсан Паринле Шиваширет хотын 1-р дүр лувсан Дарб бандитын 1-р дүр Содов жамцнаар цаста төвдийн Дашлумб Сера зэрэг томоохон хийдэн шавлын сууж шашны гүн ухааны өндөр боловсрол олж эргэж ирээд Монголд сүм хийд байгуулагч датсан сургуулийг үүсгэсэн Монголын шашны гүн ухааны хөгжилд ихээхэн нөлөө болж чаджээ. Түүнчлэн 20 дугаар зууны ихэр Эх хүрээний гүн ухаан шашны сургуулийн сургалтаар олон тооны гавж нар төрсөн Чойрын гүн ухааны боловсрол хөгжлөрөн Монголд тэргүүлэх байр суурь эзлэх болсон байна. Чин сүжигт Номон хааны хийд маань 3 сайхан хутагт хувилгаад тодорсон. Тэдгээрийн маань зуны ордон лаврин за цогчин дугуун буюу өдөр тутмын уншлаар хурдаг дугуун сүмүүд маань бол одоо тэр чигээрээ хадгалагдсан үлдсэн байна. За энд миний ард бол одоо гүн ухааны Чойрын датсангийн сүмийн барилга байж байна. 1937 онд эвдэгдэж сүйтгэгдсэн мөртлөө одоо хүртэл одоо хэв загвар тэр донж төрх дээрээс нь одоо энэ өнгө будгийн хослолоо бас хадгалж үлдсэн тун гайхамшигтай маа. За тэнд бол одоо ангаах ухаан буюу Мамб датсангийн бас барилга маань байж байна. Бусад сүм хийдүүд маань тойр хэлбэрээр зөвхөн судалгаа шинжилгээ хийхэд л зориулагдсанаар үлдсэн байна да. Нэгмийн 1930 дугаар оны дундуур Уг хүрээний лам нарыг баривчлан сүм дуган соврог хэрмийг сүйтгэж эхэлсэн бөгөөд бүрэн бүтэн үлдсэн 6 дуганыг тэр үеийн сумын дэлгүүр гараж тосон зовоод зэрэгээр ашиглаж байгаад 1950-ад оны сүүлч үеэс уг байгууллагууд эндээс гарч шинэ барилга байшинд ороход дээрх сүм дугнууд мөн эзэнгүйрэн үлджээ.
20 дугаар зууны ихэр тус хідэн 500 гаруй ховрогтай, 4 дацантай, 14 дугантай, 7 соврогтай. Гэгээнээс гадна 2 бандид ховил ганц суудаг томоохон хийд байжээ. Чин сүжигт Номон хааны хүрээнд майдэр эрэгдэг, сам гардаг, майны бүтээл хийдэг, ган жуур эрэгдэг, сор залдаг, хайлан хурдаг байсан төдийгүй ялангуяа майдраараа сайн ноён хааны аймагтан алдартай байж майдрыг зуны дунцрын 15-нд гаргадаг байсан бөгөөд хүрээгийн тойрон 2 өдөр гороолдог хэрэглээ зэрэгэрэн алдартай байжээ. Самын хувьд 128 самчин гаргадаг байсан байна. Ном барын хувьд өөрсдөө модон бортой хүрээндээ номон хэвлээд бусад хүрээ хийдүүдийг хангадаг байжээ. Гэгэн өөрөө бурхан бүтээдэг уран хүн байсан төдийгүй энэ хүрээнд далдартай 3-аас 4 бурханчлал нар байсан байна. Нэгмийн 1990-ад оны ихэр Монгол оронд гарсан ардчилсан хөвсгөлийн үрдүнд бурхны шашин дахин дэлгэрч хүний шүтэх хэрэгчлөө бий болсон тэр цаг үед хуучин чин сүжигт Номон хааны хүрээнд сууж байсан лам хөвөргөл хахмад наснууд сүсэгтэн олны санаачилгаар энэ хүрээний туурин дээр шин цагийн хийд байгуулагдсан өнөөдрийг болтол хурал номын үйл ажиллагаагаа явуулж байна. Өвдөцөө тулгамжлагдсан сайхан нутаг юм аа. 90 оноос эхэлж сэргээн байгуулагдсан. Хэдэн сайхан өвгчүүл ирж сэргээж ийсэн. Өнөө хүртэл хорон ном хорж байна. Хүрээний ламнар хийдийн орчмын цагаан даваатын голын эхний бүрэн хайрхан уул, согоо хайрхан уул хоёрыг тахихаас гадна ямбат хайрхан, сүмбэн хайрхан, мөн хийдийн хойд талын гэнийн цогтын овоо, баян нуур зэрэг уул усыг тахдаг байжээ. Чин сүжигт Номон хааны хүрээ төвдийн хүрээ хийдтэй нэлээд холбоотой ажиллаж төвдөөс ном судар шашны эд зүйлс авчирч залхаас гадна төвдөдөө дээрхэн гигэнтэн Далай ламыг сонгож тодруулахад Номон хаан гэгэн өөрийн санал оноогон оруулж байсан мэдээ байдаг. Заяин хүрээ. Ламын гэгэн, заяин гэгэн, ширээд гэгэн хэмээх 3 их гэгэн энэ газар ирж хоноглохдон хэний хэн наяганд цэцэг урган тэр нь өөрийн хийдийг байгуулъя гэж тохирч
Тэгээд Заян гэгээний аяганд цэцэг ургаснаар 1631 дугаар онд одоогийн Арханга аймгийн Эрдэнэ булган сумын нутаг Булган уулын энгэрт Заян хүрээ хийдийн суур тавигджээ. 17 дугаар зууны эсээр Заян хүрээнд Гүдэн сум, Лавирэн, Сэмчинг байгуулж 1696 дугаар онд байгуулсан Гүдэн сумыг 2 дугаар Зай баньдад Лувсан Паринлээ өөрийн Лавирэн болгосон байна. Лавирэнгийн дээд давхрын сумыг шүтээний 3 сум гэх бөгөөд баруун гүдэнд үрд нам нойрсон Зай баньдад хотогт Лувсан Паринлээ, Лувсан Яндаг, Лувсан Жигмэд орш нарын ширэлийг оршуулсан 3 соврог, зүүн гүдэнд 5 дугаар хотогт Лувсан Жигмэд намжилын ширэл тус байжээ. дугаар Зай баньдад Лувсан Жигмэд оржин үед 1802 дугаар онд зүүн баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон асар дээвэртэй, доод давхар нь тоосхон төвд хэлбэрийн барилга байсан байна. 1908-аас 1909 дугаар онд Сэмчингийн 3 дугаар давхрыг буулган Хурлын дуун, нөгөө Сэмчинг цогчин дуун болгон 1909-оос 1910 дугаар оны үед засвар хийж одоогийн байдалтай болгожээ. Заян гэгээний хийдийн сүм дууныг 1887 дугаар онд тухайн үед нэрд гарсан Монгол дархан урчууд сэргээн засварлаж байжээ. Амар баясгаланд хийд. Өндөргээний хийд гэж алдарсан амар баясгаланд хийд бол одоо 300 жилийн түүхтэй хийд. Анх өндөргөөний зориулж Манжин инх хамглан хаанаас хийд одоо орныг өндөргөөний зориулж барьж өгөө гэсний дагуу энэ хийдийг одоо бүтээн байгуулсан байна. Монголын бурхны шашны томоохон төв болох энэхүү амар баясгаланд хийд нь халх Монголын анхны шарын шашны хийд болох Эрдэнэ зүү хийдийн дараа байгуулагдсан манай орны ууган хүрээ хийдүүдийн нэг юм. Амар баясгаланд хийдийг инх хамглан хааны зарилгаар эхлүүлж түүний ачхуу найралт хааны үед дуусгасан байдаг. Одоо Монголын шашны тэргүүнд зориулсан болохоор хийц одоо уран барилгын хувьд бол одоо хамгийн оргил одоо хамгийн сайн гэх юм одоо тэр булганаар нь одоо бүтээсэн байгаа юм. Тэгээ энэ хийдийг барихдаа энэ хавийн уулнаас барилгын материалыг аваад Хятадаас 3 төрлийн одоо барилгын зүйл авчирсан гэдгийг. Нэг нь бол тэр алтан маажин гэдэг луу одоо зүмбэр мөмбөрт хэрглэж байгаа тэр алтыг. За тэгээ бусад юмнууд нь бол энэ Бүрэн хааны нуруу гэж энэ том нуруу байна. Эндээс бүгдийг бэлтгэсэн байгаа юм. Мод, хад, тэгэл тоосох шатаажсэн, ваар шатаажсэн, паалантжсэн гэдэг бүх газрууд нь би чулуу хагалдаг гэж газар бай, чулуу авчихсан газар нь. Варын даваа гэдэг энэ ваар шатаажсэн газар нь байна. За тэгээд паалантжсэн газар нь энэ үхэнд би тоосхны амгаа тоосох шатаажсэн газрууд ингээд энэ хийдийг одоо хийхэд зориулсан барилгын материалыг бүгдийг эндээс бэлтгэсэн. За тэгээд шороон болон чулуун будгуудыг бас эндээс бэлтгэсэн байна.
Бурхан багшийн шав, шадар шав, Монголжийн за эрт хувилгаадаар ингээ бадар урчаа нисэж хагаад Лусын хааны толгой дээр хөлн нь алдсан шороо унсан байт. Тэгэхээр нөгөө унсан шороонд нь Лусын хаан уурлаад луу болж хувраад Монголжийн буруу дайрсан. Тэгээ Монголжийн ч өөрөө Бурхан багшийн дараагаар юугаар ордог гэхээр эрт хувилгаанаараа ордог. Тэрхүү эрт хувилгаанаараа одоо бас адилхан тэрхүү луу болж хувраад жороогож боогоод тэнгуут ингээ галаар төрөж ингээ ялсан байгаа. Тэгээд тэр Лусын хаан өөрөө одоо Бурханы шинтэн болоод Бурханы шинийг шүтж байгаа амьтдыг би харж хамгаалнаа. Чин сэтгэлээсээ чухагдаад урт аврал одуулж байгаа амьтан байвал би эд хөрөнгө өгнө гэдгийг хамлалт өгсөн байт. Тэгээд ерөнхийдөө энэ луу ингэ шүтдэг болсон. Нэгсэндээ эрт хувилгааны бэлэгдэл, сүр хүч чадлыг бэлэгдэж аливаа юмыг дарна гэсэн бэлэгдэл байдаг. Хуучин Түшээтхан аймгийн засаг Цэрэн Дондгийн хошуу одоогийн Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын нутаг Бүрэн хаан уулын өвөр Эвэн голын хөндийд зарилгаар үйлдүүлж Жавцандам хотод дөрвсөн энэхүү амар бясалгалд хэд оршдог. 20-р зууны ихэр амар бясалгалд хийдэд мянга гаруй лам сууж хурдаг байсан бөгөөд өдөрвөрийн байнгын хуралтай 30 гаруй сүм дугамтай байжээ. Нэгмийн 930 дугаар оны дундуур тухайн үеийн төр засгаас сүм хийд лам нарын эсрэг авч явуулсан бодлогын уршигаар орны сүм хийдүүд тусгагдсан бөхөж байсан тэр үед 200 гаруй жилийн түүхтэй энэхүү хийдийн хурал ном хаагдсан боловч сүм дуган зэрэг байгууламжууд бүрэн бүтнээрээ үлдэж Монголын төдийгүй дорн дахны буддын шашны уран барилгын томоохон дурсгал болон хойч үеийн өвлөгдөн үлдсэн байна. Мөн 1990 онд Монгол улсад Бурханы шашин дахин дэлгэрч эхлэхэд амар бясалгалд хийдийн сүм дуган хурал номыг сэргээн босгосон түүхтэй. Тэгээд хийдийг барьж дуусаад энэ хийдийн нэрийг одоо амар бясалгалд гэж нэрлэе гэж одоо Манжин хааны зарилэгт одоо энэ хий дотор байгаа дүүгийн сүм дотор байгаа уран бичсэнд монголоор нь бичсэнийг бол уншихад тэгж бичсэн байгаа. Амар бясалгалд хийдэг гэдэг бол Манжин хаанаас өөрөө өгсөн нэр юм байна гэж одоо ойлгогдож байгаа. Инх Амгалан хааны үед эхлээд түүний ачгүй найралтын үед дуусан энэ хийдийг маш хурдан хугацаанд дуусгахын тулд хаадууд маш ихээр яарсан байдаг. Даамлуудыг барьж дууссан эсхийг асуухад даамлууд дуусаагүй байна гэдэг хариултыг дандаа өгдөг байсан. Тэгэхэд нь бол толгойг нь авдаг байжээ.
Гэтэл нэг мэрэгэн ухаантай даамал дууссан гэж хариулсан байна. Сүм гэдэг бол 3 гэсэн тоо. Ихэнх сүм хийдүүд дандаа 3 давхар байдаг. Амар эсгэлэнт хийдийн гол жогчин дуг нь бол 2 давхар байдаг нь тэрхүү даамлын уран нарийн аргыг өөртөө шингээж хадгалсан байдаг. Тийм ч учраас дотоод 3 дахь сүм нь бол дотроо агуулгаж идэг. Гол жогчин дугуун дотор 4 чулуун баг нь байдаг. Чулуун багнаараа холбогдоод хийдийн доогуур гүйсэн 4 чулуун сууг байдаг. 4 тийшээ дээврийн ус гадагшилдаг байсан байна. Аливаа цаг хугацааны явцад бохирдох, бүглэрэх янз бүрийн шалтгаан гардаг байсныг сүм хийдийг хариуцдаг байсан лам нар тэр сууг бүглэрсэн, тагларсан тэр үед өмхийн хүрнийг хийчдэг байсан байна. Тэгснээр өмхийн хүрэн маань орсон газараас дараагийнхаа газар гарах хүртлээр бүх тэр бүглэрсэн, тагларсан чулуу шаврыг ухаж гаргаснараа тэр суугийг байнгын ажиллагаатай байлгадаг байсан байна. Энэ хийдийн урдталт бол нэг ямпай юу пайлуур гэдэг ийм 2 хан байна. Тэгээд тэрний ардталд тамгын сум, тэрний ардталд өндөр майны мод, жин хингэрэг, жин хонх гэдэг. Энэ бол эзэн хаанаас том зэндааны лам нар юм уу хаанаас хаандаа зориулж барьсан хүндэтгэлийн зүйлүүд байгаа юм л да. За тэгээд ямпай буюу пайлуур гэдэг нь пай гэдэг нь хятадаар пайз тэмдэг гэсэн үг юм байна л да. Тэгээ пайз тэмдгийг илэрхийлж харуулж байгаа тийм хаан явахгүй юу. Тэгээд тэр ямпайн дээр байгаа ваартай цэцэг тэр луунууд бол хийдийн зэрэг зэндэг харуулж байгаа юм. За тэгээд дугны дээр байгаа энэ өнгийн паалан тэгээд үзүүрийн амьтад эдгээр бол хийд хэр зэрэг том хэр зэрэг зэрэг зэндэ томтой вэ, өндөртэй вэ гэдгийг харуулах сүм дугны зэрэг зэндэ хийц маяг хэр их хүч хөдөлмөр оруулсан бэ гэдгийг харуулж байгаа тийм тэмдгүүд юм л да энэ. Балданбревэн хийд. Манай Балданбревэн хийд анх 1777 онд байгуулагдсан түүхтэй. Хэнтэй аймгийн Өмнөдлөгөр сумын Балданбревэн хийд нь хуучин Сэцэнхан аймгийн Хөвчин Жоног бангийн хошуу. Одоогийн Хэнтэй аймгийн Өмнөдлөгөр сумын нутагт ой хөвчин бүсэд сумын төвөөс баруун хойд зүгт 90 км. Хойд Дэлгэр хан уулын зүүн умрав ины улсын чөлөө мөн хөлзит овооны өвөр энгэр Баян хангайн баруун суг Батхөл нуурын баруун умар зах 13 сансруулын арга хормой Баян бараат уулын зүүн тал баруун жаргалантын баруун урд оршиж байжээ. Бараавын хийдэн цогчин Шарил Бараивм Тонжин Зайсан Лавирэн Шашны Яан хоёр ховилгааны Майдрын Бочир дарын Ганжуурын дуун болон 4 аймгийн Чойнхор, Намжа, Тойслон, Тэтчлэн гэсэн дуунуудтай баруун чойр, зүүн чойр, Мам, Зурхай, Дүйнхар, Бадмаяого, Ламирэн гэсэн дацангуудтай байсан байна. 1769 онд Номон хааны хувилгаан Цэвэн дөржин 4-р богдод ар халахын зүүн чиглэл томоохон сүм хийд барьж байгуулах шаардлагатай байна гэдэг саналыг оруулахад 4-р богд шийдвэрлэхдээ томоохон сүм хийдийг байгуулах газрыг шинжиж олоод шавыг нь тавьчихад эргэж Хамбалам Цэвэн дөржид зөвшөөрсөө. Энэ урд хайрхан 13 сансар нагаарын лууны хэлбэртэй юм байна гэж. Баран талынх нь Баян бараат хайрхан бол дүүлэн хараах барын шинжтэй ууд байна. Энэ хойдох их хайрханы мөнхөлзит овоо гэж. Мөнхөлзит овоо нь жигүүртний хүчтэн хангардын шинжтэй уул байна гэж. Энэ зүүнтэй их чулуутай хайрханы энийг Баян хангай гэдэг хайрхан гэсэн Баян хангай өөрхөн цогцоон сууга аслал луга төстэй уул байна.
Энэ сайхан дөрвөн хүчтний хэлбэртэй уулын дунд 10 хангал бурхныг 10 жилуун дээр сийлж буюу зурж бүтээгээд 10 зүгтэн залаад дунд нь хүрээтэй байгуулвал нэн илүү тохиромжтой сайхан нутаг байна гэж одоо газрын хинжээч ингэж хинжижээ. Сумын хаалган дээгүүр дөрвөлжин шоо шиг юм хонхорхон нүхнүүд байдаг. Энэ бол сарсан багбахан үүр хэмээн нэрлэдэг. За бурхтын дээр байгаа шүхэр бол нэгсэндээ тэр бурхныг хүндэлж байгаа хүндлэл тийм ээ бэлэгдэл гэж үздэгээс гадна номын туг гэж айлтаад байдаг юм. Манай багш нар болон бурхнаас сургаал ном сархад. Тэгэхээр энэ маань болохоор дайснаа дарсан дайчин сэргийн мандуулж яваа туг гэсэн үг. Окид нь 3000-аас 5000 ломтой жижиг том нийсэн 50-аад дуган сүм хурал шүтэн сувраг зэрэг байгууламжтай дөрвөн аймаг 12 датсан 2 хувилгаан ламтай шашны эрдэм ухааныг эзэмшүүлдэг дагшин орны нэг нь байжээ. Хийдий түшгэлэн 19-с 20 дугаар зууны уулзуурт хятад төвд Оросын худалдаа зах зээлийн олон тооны пүүс хүрээ тосгод байгуулагдсан ажиллаж нийтдээ 10-аад мянган хүн ам оршин суух болсон байна. Богд хааны ордон музей. Мэдан чэйна мане вандо жетонда санжет бэшэ гончэнда бэгэнда васо жетонда манэм жэнгэдэ зачэрэнэ мабэрвэн матанжэ мэшэмэгэ мамбататэ чамбэ намбрашэдэ дабой чэчэчэ санжалда сабанде ембэжэ ханжэдэ шэдэ гангэдэгчэ шэдэ шэвае чамба харчэ дандалда ганна эмрэчэгэ нэшэнэржэнсэ дэнгэшэдэн шэраса сырдэ нандачэ саншэнда ханырышэ сангэрэрэ мачэгэ нэлжэжэ янзэг жатан бэлбэнэндэ жанчатбада Нэмбэжэтэж тэдэлдэ фэрвэ чэмрдэ тэмбэжэн сэмэмрэ юсэдэ ямрэжэтэн бартонэр жэнзэ шэндэ жэнсэ тэвэ патрсан малэшэ жирсэгэ тэдэж чэдэдэн нангамбэ нэмсэдэн чэгрэдэн дэ бартонэр жэсэ жалтэн жэтэн дэжэ хонтае менжэдэ вандэн жэжэ шэдвата тэжэ жирвэдэгэ нэмтэсэ жага дэмбэ бартонэр жэнзэ дэнжэмбэржэ намбра тавгатэн дэмэжэксэн дэмбэ жандавда тансрам максрэ жалма пэрэндэжэ мэмбэ донангэгмэн нүрдөө Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар Живзан дам бутагтын өргөө буюу Ногоон ордон гэж монголчуудад алдарсан энэ ордон маань бол их сайхнаараа хадгалагдж байна. Одоо Монголд байгаа сүм хийдүүдээс 3 сүм хийд бол пайлуур буюу ямпай хаалгатай байна. Ямпай хаалга маань яадаг вэ гэхээр альва тэр сүм хийд болоод тэр дотор оршин буюу бурхан шүтэнд гаднаас ирэх тэр хорлол болгоныг хаахын тухайд. За дээрээс нь бол их стэцийн мяндагтай сүм хийдүүдэд ямпай хаалга байдаг маань тэр ямпай хаалганаас хоошоо бол морьтойгоо унаа хөсгтөөгөө очтгоо тэнд тулд зогсоо тэрнээсээ хоошоогоо бол явган очиж хүндэтгэл үзүүлж ордог тийм одоо хүндэтгэлийн хаалга нэг талаараа нөгөө талаараа бол тэр муу юм болгоноос хамгаалах их олон онцт хаалга байна. Богдын ногоон ордонд бол асарт хаалга, уран давхарлагт хаалга гэх мэтлэн дандаа хүндэтгэлийн хаалгууд байна. Ямпа хаалга маань өөрөө бол дотроо 5 луутай, 9 луутай гэх мэт олон луун дөрүүдийг дотроо хадгалсан байдаг. Лууг бол ялгах тэмдэг нь хумсаар нь ялгадаг. Манж луунууд бол 5 хүмүүстэй байдаг. Монгол луу бол 4 хүмүүстэй байдаг. Сүмийн үүдээр муу юм орох, одоо шашин тэржлэх, дээдийн номд харшлах тэр муу саад барцад орох бүх зүйлийг тэр ямпа хаалгаар хааж байдаг. Муу имийг оруулахгүй хаалт хамгаалалт гэсэн тийм том хүрээ, хэрмэн хүрээ гэсэн утгатай. Богд хаан ба түүний их хатан Дондог дулам нар бас тэр үеийн их стэц лам хуургууд ордог
гол хаалга бол 8 баган дээр 7 давхарлага дээвэр хийсэн байдаг юм аа. Энэхүү Амгалан эхийн хаалгыг 108 онцоор нэг шатаас оруулгүйгээр хийсэн байдаг юм аа. Түүний үүдэнд бол заавал 4 махран зураг 4 хичээлчин ший буюу их хаадуудыг оршуулсан байдаг. 4 махранз маань бол ерөөсөө Ёлхон сүрэнтэн пагжаву жаминсандан намтаасараа хэмээх. Энэ 4 их хаадууд маань тэр сүм хийдийн хаалгаар ороход шашин тэрслэгчдийг тэр хаалгаар нэвтрүүлэхгүй хааж хамгаална гэсэн. Тэгээ бурхан багшиг амьд цэрэн боход бурхан шашныг болоод энэ дээдийн номлолыг бол мөнхөд шахин хамгаалж гадны харшлах шалтгаанаас хамгаална гэсэн тангарахтай 4 хаадууд үүдэнд оршиж байдаг. Энэхүү ордон нь Махранзын сүм, Арваасаа буюу Сэрүүн асар, Найдангийн сүм, Лаврангийн сүм, Торгон зургийн сүм, Уран зургийн сүм буюу 6 сүмөөс бүтгэхээс гадна нэг асартай. Махранзын сүм уг сүмийг 1903 дугаар онд барьсан бөгөөд дотор нь 4 твийг аюул хорлолоос хамгаалдаг Махранзын 4 их хаад байдаг. Эдгээр нь цаасан шуумлын аргаар хийгдсэн хамгийн том бүтээлүүд юм. Найдан сүм
8 дугаар богд хааны төрсөн өдөр зориулан энэ сүмд 16 лам 3 өдрийн турш бурхны зураг зурж байжээ. Богд хааны ордноос гарахад адис хүртгэхээр шавж ирсэн хүмүүсийг ороолгон цохиж зам гаргахад хэрэгэлдэг байсан барын сүм, янз бүрийн хөгжмөр, эрдний чулуугаар чимэглэж алтаар бүрсэн гүнгэрв. Богд хааны хүмүүст адис хүртээдэг байсан хадаг, занд модоор хийсэн арц цугуулах сав зэрэг богд хааныг хэрэглэж байсан эд хэрэглүүд. Насны 3 шүтэн болох цагаан дарыг, аюуш, жүвдэр намжил, төвдийн шашныг үндэслэгч зонхов. Түүний 2 шавийн зэсээр цутгаж алтаар бүрсэн баримтууд. Лаврын сүм. 8 дугаар богд хаан мөргөлөн хийдэг байсан сүм бөгөөд анх дугаар богд зан узрын уралсан баримтууд байдаг. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн 21 дарихын дүр нь бүгд ижилхэн юм шиг харагдаж байгаа боловч өөр нүүрний хувирал харцыг үзүүлж байдгаараа онцлогтой. Новон дарих нь ээж хүний намблаг төрх тайван амгалан байдлыг илэрхийлдэг. Энэтхийн лам Жавцсан дарнаат хавилгааны баримл байх бөгөөд зан узрыг түүний Монгол төрсөн хойд дүрмэ гэж үздэг. Чойжин ламын сүмийн хийц онцлог. 19-р зууны сүүл үед баригдсан хамгийн сүүлийн томоохон сүм хийдүүд тэр тусмаа дотроо маш нарийн нандин гайхамшиг болгосон урлагийг шингээсэн сүм хийдүүдийн нэг бол Чойжин ламын сүм музей юм аа. За Чойжин ламын сүм музей дотор бол Монголын гайхамшигт урлагууд бас их олноороо хадгалагдж байна. Тухайн үеийн 3D, 4D гэж гараагүй байхад 3D, 4D-гээр хийгдсэн 16 гарахад байх жишээ ханны ханандаа суйрлуулсан. За дээрэс нь эдэн бурхад буюу тэр нууц тарины шүтээнүүд байх жишээтэй. Танка буюу шүтээн зургийн гайхамшигт хосгүй сайхан бүтээлүүд. Хүрээ цамын хувцас хэрэглэл тэр чигээрээ хадгалагдж байх жишээтэй. Хосгүй өнөт бүтээлүүд бол Чойжин ламын сүм музейд их нандинаараа сайхан хадгалагдж байна. Дугаар зууны сүүлч 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын уран барилга, уран баримл, уран зургийн дахин давтагдашгүй цогцлбор чуулга бүтээлийн нэг нь Чойжин ламын сүм юм. Нэгэн цагт Монголын ард түмэн 1000 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан сайхан түүхтэй. Тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм тун өвөрмц онцлогтой. Төрийн их Чойжин хар зүгийн тэрсүүдний омгийг дарагч
лувсан хайдварт зориулж их хүрээний нэрт уран баримлж омбын удирдлагуудаар Монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс манжин иргэшилд байсан тул Монгол улсын төрийг хамгаалan чойжин бууж байх зориулттай сүм барихыг манжин зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээж 1896-аас 1902 дугаар онд ард түмний хандив тусламжаар зүүн хүрээнд тусгайлан босгосон чойжин ламын сүмийг өчрө битүүлгээр 1903 дугаар онд буюу ганцхан жилийн дараа галдан шатаасан юм. Чойжин лам лувсан хайдвар нь урд хойдгыг нэгэнтээ харах чадaltaй байсныхаа хувьд төрийн чойжин бууж байх. Улмаар цөвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгал зүйлсийг хамгаалan авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухал тооцож байжээ. Гэвч тухайн үед манжин хаан сүм хийд барихыг зөвшөөрдөг байлаа. Гэсэн хэдий ч чойжин ламын сүмийн барилгын барих ажлыг манжин хаанд мэдгэлгүйгээр төрийн чойжин лувсан хайдварын эхнэр сүрэн хорлоо өөрийн хөрөнгөөр 55 өрөө таслага бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцлбор бүтээн босгох ажлыг эхлүүлсэн түүхтэй. Их хүрээний нэрт уран барилгач омбын удирдлагын дор Монголын уран дарагчид бүтээжээ. Чойжин ламын сүмийн барилгын ажил дуусах явцад чойжин лам уран арга хэрэглэн манжин хаанд бичиг явуулж түүндээ. Манжин хааны төмөн үлзийг баттган шашин төрийн өмнөөс чойжин бууж их улсын хамаг эмтний тусын тулд залбирал үлдээж өдөр бүр ном хорох учир өөрийн хүчин чадал ард түмний дэмжлэгээр 55 таслага бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах манжин төрийг өн удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн 9 цагааныг бэлэг болгон хөргөөлөв гэжээ. Ингээд манжин бадруулт төр хаанаас оршуулыг хөгжүүлэгч сүм хэмээн нэр сагнаж богдын төрийн шар ордон дэчин галбын хийдийн адил эрх олгосон байна. Сүмийг 1908 дугаар онд ашиглалтанд оруулснаар Монгол улсын сүүлчийн эзэн хаан төр шашны хослон баригч наран гэрэлтэй төмөн нас 8 дугаар богдож жавзандам хутагтаас хар зүгийн шулмсын аймгийн омгийг дарагч их хамгаалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш хэмээн нэрлэж зэмэр найчингуудын өмнөөс чойжин буудаг төр шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ. Хилмигдүүлэлтийн үед сүйтгэдэггүй үлдсэн учраас зөвхөн өндөргээний бүтээлүүдээс гадна маш олон Монголын түүх, соёл, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг аварч хамгаалах нэг цогц газар байсан учраас тэнд хадгалж үлдээсэн тухай архивын баримтууд, мэдээнүүд хадгалагдж байдаг. Зогсолбор чуулга болсон энэ сүм 5 сүм хүндэтгэлийн 5 хаалганаас бүрдэл болно. Сүмийн бүх барилга асар маягийн эргэсэн дээвэртэй, тэр нь шаталсан 4 хэсгээс бүрдэнэ. Түүнийг загалан дагсан хянган хамар дээгүүр морь унсан эртний баатар, ан амтэн, араатан жигүүртэн зэрэг сүлжилдэн харагдах бөгөөд өнцгийн яс модны үзүүрт амтны дүрс сийлсэн зэрэг нь сүм үлгэр домог, зам бэлэгдлийн хиллэгтэй. 8 дугаар богдож явсан Донбасс лувсан хайдвыг жил бүрийн цагаан сарын шиний 8-нд зүүн хүрээний цогчин дуганд 3 цаг хусын үүднээс чойжин бууж байх тогтмол журам тогтоолоо. Улмаар лувсан хайдвыг үеийн үед өөрийнхөө сүмд чойжингоор дахин сууж байх болтугай гэж ерөн энэтгийн хар явдалд дөвчин нэгвж бодитой мөний тул Монголын шарын шашныг хамгаалан сахих чойжин сахиус тодрон гарав гэж Монголын ард түмэнд лүндэн буулгажээ. Үүнээс хойш чойжин лувсан хайдвыг шүтэх, итгэх явдал хөгжиж, чойжин сахиусны хурал, жасын албаны орон тогоор үүсгэн байгуулж, лувсан хайдвыг
Монголын шашны чойжин болгосон түүхтэй. Монголын 16-аас 19-р зууны соёлын өв нь Бурхны шашнаар дамжигдаж өнөө хүртэл бид бүгдэд өвлөгдөн ирсэн гайхамшигтай маа. Монгол орон дахь шашны дэлгэрэлт ба хөгжил сэдвүүтэй баримтат нэвтрүүлгийн 1-р хэсэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугааруудаар эргэн уулзцгаая. (16-аас 19-р зууны Монголын өв соёлыг баримтжуулах энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн тусалцаа үзүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагт гүн талархлаа илэрхийлье. Жанжив Дэчлэн хийдийн Хамблам Шэнин Дэнцэл